Сайн бацхан өнөөдөр та бүхэндээ агаарын бохирдлын талаар товч мэдээлэл хүргье. Улаанбаатар хотын төвд агаарын бохирдлын чанарын индекс нь 184 байна. Агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ? Ногоон байгууламжийг ихсгэхэд утаа бага гардаггүй төрөш хэрэглэх, хог хаягдлын ил задгай хаяхгүй байх нь агаарын бохирдлыг бууруулахад тустай. UB-ийн агаарын бохирдлын хэмжээ нь өмнөх оныхтой харьцуулахад 10% нэмэгдсэн байна. Бохир агаар бидний эргэн тойронд нэлэнхийдээ талхаж хөгшин залуугүй бүх хүмүүс өртөж байна. Агаарын бохирдол хүний дархлааны системийг төлөвлөж уушиг, зүрх, тархинд нөлөөлдөг. Хортой агаар дахь хамгийн аюултай бохирдлуудын молекулын хэмжээний үйл үзэгдэл өчүүхэн жижиг хэсгүүд юм. Амьсгалах бүрт хорт жижиг хэсгүүд уушиг, хамгаалтын горимын нэвтлэн орж дархлааны системийг дарангуулсан улмаас өрөвсөл үүсдэг. Гэвч эдгээр хорт нэгдэл дархлааны системийг илүү гүнзгий гэмтээж хорт хавдрын үеийг тархаж эхэлдэг. Хорт хэсгүүд таны цусны шууд орж бүх биеэр тархдаг. Судасны хоныг өрөвсүүлж цусны дархлалтыг ихсгэснээр нэг л өдөр цус харвалтанд өртдөг. Хорт нэгдлүүд таны хоол тэжээлээс авсан өөх тосны хуримтлалаас үүсдэг. Зүрх тархинд очиж цусны ургаслын хааж бөгөөслийг үүсгэж зүрхний шигтээ цус авралт уушигны өвчлөл болон хавдрын шинэ тохиолдол бүр агаарын бохирдол дараагийн хүнд амь насыг нь авч чадах залхийллыг бий болгож байна. Мөн үүнээс дэлгэрэнгүй тайлбарлавал агаарын бохирдол гэдэг нь агаарт хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой хий утаа тоосонцоор их хэмжээгээр агуулгыг хэлдэг. Үүний гол шалтгаан нь автомашины утаа, үйлдвэрийн хаягдал утаа, нүүрс төлөх, мөн хог хаягдал ил задгай шатаах зэрэг юм. Ялангуяа томоохон хотуудад агаарын бохирдол илүү их байдаг. Өнөөдөр агаарын бохирдол нь дэлхийн нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Судалгаагаар дэлхий дээр жил бүр ойролцоогоор 7 сая хүн агаарын бохирдлын улмаас нас бардаг байна. Энэ нь агаарын бохирдол нь хүн төрөлхтний ямар их аюул учруулж байгааг харуулж байгаа юм. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй. Бохир агаараар амьсгалснаар астм, бронхит, уушигны өрөвсөл зэрэг амьсгалын замын өвчин үүсдэг. Мөн зүрх судасны өвчин, уушигны хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Зарим хүмүүсийн толгой өвдөх, ядрах, дархлаас сулрах зэрэг шинж тэмдэг мэдрэгдэг. Ялангуяа хүүхэд, өндөр насны жирэмсэн эмэгтэйчүүд илүү аюултай байдаг. Мөн агаарын бохирдол нь байгаль орчин сүргээр нөлөөлдөг. Ургамлын ургалд модож хөрс болон ус бохирдол үүснээс гадна ган гачиг болох цагуурын өөрчлөлт бий болж байна. Тиймээс үед агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд автомашины хэрэглээг багасгаж, нийтийн тээврээр зорчих хэрэгтэй. Мөн мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх нь агаарыг цэвэршүүлэхэд чухал үүрэгтэй. Хог хаягдал ил задгай шатаахгүй байх, эрчим хүчээ хэмнэх, утаа багтай түлш хэрэглэх нь мөн агаарын бохирдлыг бууруулахад тусалдаг. Эцэст нь хэлэхэд цэвэр агаар бол хүний эрүүл мэнд амьдралын үндэс юм. Яагаад гэвэл хүн эрүүл байвал амьдралаа илүү гоё, байгаль орчноо хамгаалж амьдрах болно. Иймээс байгалаа хайрлаж агаарын бохирдлыг бууруулахад хүн бүр хувь нэмрээ оруулна, мод тарьж тэрбум мод үндэсний сүлжээ хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй. Иймээс хүүхэд залуучууд бид мод тарьж байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах ёстой байна. Ингээд манай өнөөдрийн агаарын бохирдлын талаарх танилцуулга өндөрлөж байна. Бидний бичлэгийг таалан сууж тухлан сонсноо. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.